Сонсч ирсэн үү? Японы сургуулиудын дунд амьдамжийн яригддаг сонсоход жижигхүүц дүрм нэгэн аимшигт домог байдаг. Түүнийг Акаманто буюу улаан нөмрөгт гэж нэрлэдэг. Тэрээр ихэвчлэн сургуульд тарж харанхуй нөмөрсөн хойно эсвэл хөнгөө эзүүрсэн үед гарч ирдэг бөгөөд ганцаараа ариун цэврийн өрөө орсон хүүхдүүдийг ол бай болгодог байна. Нэгэн сурагч охин хичээлээ давтаад орой болтол сургууль дээрээ саатаж гин. Гэрлүүгээ харихаасаа өмнө ариун цэврийн өрөө орж хаалгаа төвчээд сууж байтал гинтхэн хажуу нойлд хүн алхах чимээ сонсогдов. Гэвч тэрхүү алхаан дэндүү удаан, дэндүү зөөлөн бөгөөд яг л ямар нэг зүйл чирж байгаа мэт сонсогдож байлаа. Тэгтэл нам гүмийг эвдэн хүүтэн хөндийн хоолоогоор ингэж асуужээ. Улаан цаас ах уу? Цэнхэр цаас ах уу? Тэгэхэд охин айд сандарсан ч ямар ч хариулт өгсөн аимшиг төгсгөл хүлээж байсныг тэр мэдсэнгүй. Улаан цаас гэж хэлбэл Акаманто улаан нөмргөө нээж охины хүзүүнээс доош бүх хэсгийн арсыг хуулдаг байна. Харин цэнхэр цаас гэж хэлбэл түүнийг амьсгал хураатал нь боомлж алдаг байна. Хамгийн аимшигтай нь ямар ч хариулт өгсөн амьд үлдэх боломжгүй гэдэг. Зарим хүмүүс чимээгүй байвал аврагдана гэж боддогч Акаманто нам гүмийг өөрийнх нь зөвшөөрөл гэж ойлгон биеийг нь эзэлж алдаг гэдэг. Гэхдээ зарим хүмүүсийн хэлснээр түүнээс маш тайвнаар цаас хэрэггүй гэвэл бас л алуулна. Харин шар цаас асуувал шээстэй суултуур тоогоог нь дүрээд жаахан л тисчгэл яваад өгдөг гэсэн байдаг. Түүнийг харсан цөөн хэдэн хүмүүсийн бие тэдний хэлснээр бол Акамантон улаан нөмрөг нөмөрсөн туранхай нүүргүй шахуу дүрдүрхтэй. Харанхуйд гялалзах нүд хүн биш гэмээр зэвүүн инээмсэлх нь түүнийг харсан хинийч зүрхийг зогсооход хүргэдэг гэдэг. Харин өглөөн сургуулийн ариун цэврийн өрөөнөөс охины амьгүй хэвтэх бие л олддог байна. Ямар ч гэмтэлгүй, ямар ч уул мөр байдаггүй байна. Тиймээс Японы ах дах ангийнхан дүүнартаа ингэж захидаг. Шөнө орой ганцаараа ариун цэврийн өрөө битгий ор. Хэрвээ хэн нэгэн улаан цэнхэр цаас асуувал хизээч бүх хариул. Учир нь Акаманто одоо ч сургуулийн хонголд хэн нэгнийг хүлээж байдаг гэдэг. Хэрв та энэ мэдчилэн гоё сонирхолтой түүх сонсохыг хүсвэл манай сувгийг дагаж биднийг дэмжээрэй.